Тарханд ирсэн. Тэгээд амар алхах ангид байхдаа бараг худлаа ярахад өдөр болоо алхдаг байсан замаараа алхаж гин. Амар дурсамж, нүл дурсамж сэтэрсэн газар байна. Тэгээ хамгийн гоё нь ингээд тарханд ирэхээр бүх юм нь яг хэвэндээ байдг нь амар гоё санагддаг. Амар хүйтэн байгаа ч гэсэндээ гоё алхаад эмээг энд очино. Сайн. Алхаад ирсэн. Гоё гайсаа давг нь асахва. Энийг энэ студио байна. За энэ икра. Энийг нэсээ икра. Ветэн тастан гэдэг. Би нэг 3 онд юм л гэж бодчих. За өглөөний мэд. Өнөөдөр 9 хүртэл унтаад тэгээд эмээ хаа хийж өгсөн сайхан өглөөний цайг уучаад тэгээд нүрээ бутчаад байжин. Тэгээд өнөөдөр нэг тийм онцын төлөвсөн юм бол байхгүй. Эмээтэйгээ ерөн гоё жоохон гадуур алхаад жоохон дэлгүүр мэлгүүр хийсээд хамт гоё гадуур хоол идэ гэж бодож байна. Тэгээд гарахын өмнө гоё кофе хийж уучаад гарнаа.
намхан байна. Намхан юм шиг. За. Та болж байна. За. За тэгээд бас бичлэг хийнэ. Тэгээд эмээгэр бодуулъя гэд мань хаваад. Тэнцтэй юм шиг чиний наадах. Жимнээс орж ирээд усан дараад тэгээд скин кэрээ хийх гээд байж гин. Тэгээд өнөөдөр би дэлгүүрээс энэ Ануагийн тонер авсан. Тэгээд
Энэ тонерыг авсан чинь надаа бэлгэнд нь ийм хөөрхөн шийд маск өгсөн. Тийм болохоор энэ шийд маскыг өнөөдөр тавья гэж бодлоо. Коллаген маск юм байна. Тэгээд би бүр гоо нэлээ удсан байж агаад ер нь удсан 2 сар гарсан баруун 3 сар болсон уу? Японд ирснээс хойш нэгч гүйгүй. Яг уу гэртээ нэг жоохон йога мого хийсэн. Тэгээд яг уу бүжгэнд явсан л та. Гэхдээ л яг ингэж жимд ингэж ганцаараа дасгал масгал хөдөлгөөн хийгээгүй. Тэгээд хамгийн амар нь би гүйсэн чинь 2 км-ээс илүү гүйж чадаагүй. Тэгээд бүр үнэхээр ингээд яг энэ уушигны доош бүр ингээд хатгаад болтгоо. Тэгэхээр за өөрийгөө битэрхийг хүчлээд явах гэж шууд болоод тэгээд нилийн өсвөр замаар нилийн алхлаа. Тэгээд жоохон дугуй унжаагаад тэгээд сунгалтын дасгал хийж агаад гарч ирлээ. Тэгээд сони юм аа. Би бүр хамгийн багтаал 5 км тэгээл айгу 8.5-аар хурдын 8.5 дээр тааруулж байгаа л. Тэгээл гүйчдэг байсан. 8.5 бүр заримдаа багтаал бүр янз бүр болгоол ихсгээл хурцгаал тэгж гүйдэг байсан чинь одоо бүр арай. Гэтэ хүн тэгээд яа ингээд нэг гой форм болсон одоо тэр хөвшил тэгээ тийм юм а нэг алдчихаар тэгээд арай л амар хурдан алдах юм а би бүр ингээд өөрөө хүртэл жоохон шоконд орчлоо. За би арайч тэ ятаж нэг 4 км гүйх байлгүй дээ. За ятаж 3 гэж бодол гүрээгээл лсэн 8.5-аараач гүйж чаддгүй. Тэгээд багсгасаараа бүр 6 руу ороод тэгээд юу ч гэсэн нэг 2 цаг дасгал хөдөлгөөн хийж агаад ирлээ. Тэгээд манай гэрийн ойрхон байдаг юм баггүй юу. Тэгээд би туршиж үзгээд зүгээр нэг удаагийн оролтод 30,000 гэж байсан. Тэгээд тэр 30,000-аар нь орж үзсэн. Тэгээд яг цаашид явах үгүйгээ яг шийдэж чадаагүй л байна. Яг хамгийн таалагдж байгаа юм нь манай гэрээс айгүй ойрхон. Тэр нь л таалагдж байна. Бусдаар бол яг дээл санагдсан. Гэхдээ яг бас бүр нэг юм болохгүй гэх юм бас байхгүй л дээ. Тэгээд юу ч гэсэн дахиад нэг ойрхон жим бэд юм билээ. Тэгээд тэр жимд бас нэг удаа явж үзье гэж бодож байна. Тэгээл угаасаа холтчвол одоо явхад хэцүү, дээрээс нь одоо Монгол цац ороод амар хөдөн болцсон. Гадаа зүгээр хэдхэн минут талахад л би бүр ингээд дараад хамгийн хэцүү заяа даарахаас гадна би яг халтарч унах гэдэг байхгүй. Өнөөдөр би бүр нэг унсан штеп. Өнөөдөр зүгээр гэрээсээ гарч явал манай гэрээс гарангуудаа шууд доошоо юм жоох уруу байхгүй юу. Тэгэл тэр замаар гэрээсээ гарч явал бараг 5 болохоол халтраад унтсан. Тэгээд нэг халтраад унтсан чинь би бүр юм айцтай болцсон. Тэгээ бүр халтарч үйдэ гэж хамаг бие чангалж явсаар байтал таарлаа. Тийм болохоор жимээ ч гэсэн ер нь их холдуулахгүй байлгахыг хичээе гэж бодож байна. Гой нам удах гэж найдаж байна. Тэгэхгүй бол би ер нь ганцаараа буцаад ингээд ганцаараа унтдаг болсноос хойш ингээд унтах гингүүтэл ингээд толгойн амар олон бодол ирэлдээл. Тэгээд бараг цаг хөрвөөж, заримдаа бүр 2 цаг хөрвөөж арай гэж унтна. Заримдаа унтцсан юм шиг хэрнээ бас унтахгүйч сэрүүнч байгаад байгаа юм шиг нэг юм нойроо яг амар гой өмнөшгөө авч чадахгүй байгаа. Гэхдээ өнөөдөр гой дасгал хөдөлгөөн хийх юм чинь нойроо амар сайн аваад тэгээ өглөө бас гой эрт зэрхийг хичээе гэж бодож байна.
За бүгдээрээ сайхан амраарай. Эхлээд энийг түрхээд дараа нь энийг түрхээд тэгээд энэ зохины маск юм. Ийм аюу гоё юм бүтцтэй. Тэгээ энийг тавиад хэсэг байж байгаа. Тэгээд дараа нь энэ Abibi энэ кремийг түрхэж байгаа. Энэ кремийг өмнө түрхдэг байсан. Одоо буцааж түрхэж байгаа. Тэгэхгүй бол угаасаа Монголд ирснээс хойш ярьсан байна айгу хуурашаад тэгээд өглөө ч гэсэн тос түрхэхгүй болохоо байсан. Уг нь би өглөө зөвхөн ингээд иймэрхүү ингээд 2 юм түрхээл нүрээ дандаа цэцүү түрхээл нүрээ бодчихдаг байсан чинь одоо яг нэг нэмэлтээр ийм тосоор чигшүүлэхгүй болохоо байсан юм байлээ. Тэгээд сүүлд Японоос ирэхийнхээ өмнө Анесагийн нанасыг авсан. Энэ айгу сайн чигшүүлт юм байлээ. Ялангуяа Монголд ирснээс хойш арьс хуурашаад байгаа болохоор яг эднэрийг түрхэхэд өглөөдөө бол яг болж байгаа. Sans amour, sans souci, sans problème. Дээр нь миний бүх готлын маань хийсэн юм уу те? Би сая хэд хоног юм готл амар өмсмөр байсан. Өмсөлөө. Одоо өмсвөл яах вэ? Яг дулаахан амьстай өмсгөл хөлтөө. Утга гэж юм. Одоо тэгтээ харин ерөөсө хавар намрын готл өмсгөл байгаа л та. Нөгөө агмага нөгөө нэг төрөтө готлоо өмсөл байгаа л та. Дулаахан готалтай амьстай бол юу гайгүй. За ашгүй уулны готл ирсэн. Одоо гоё уулан байна. Йоо. Миний уулны готл нөгөө уулныхаа бүр шороод байгаа тэр чигээр шүү дээ. Энэ шороо. Энэ нөгөө оёмаа гэдэг шороо. Гоё дулаахан цамцнууд маань байна. Алчуур маань байна.
фитнесийн алчуур маань байна. Энийг бас би хүлээж ирсэн шүү дээ. Сүүл фитнест явахдаа алчуург ингээл цамцаараа арчаал яваад.